За чөлөөлийн санаачлах улсын хурлын дээрх тогтоолоор дамжин хэрэгжиж эхэлсэнийг нарны хавтан батарейн системээ төвийн шугамд шууд хялбараар холбуулж байгаа Чингэлтэй дүүргийн 68 өрхөөс харж болохоор байна. Улсын хурлын даргын зөвлөх булган чимэг албаны хүмүүсийн хамт эдгээр айл өрхүүдэд зочилж холболтын ажлууд технологийн шийдэл шаардлагатай санхүүжилт зэргийн хүрээнд газар дээр нь санал солилцлоо. Ийхүү айлууд эхнээсээ хэмнэсэн эрчим хүчээ орлого олох боломж хэрэглээ нь бүрдэж байна. Техникийн шийдэл болон ачааллыг тооцож үзээд өрхийн хэрэглээний 20 кВт-с доош хэрэглээний эрчим хүчний хөөсрийг бид нар ямар ч тусгай зөвшөөрөл шаардахгүй болгоно гэж зарлчихсан байгаамаа чөлөөсөн гэсэн үг. Дотоодын эрчим хүчин төвийн шугамдаа эрчим хүчээ нийлүүлээд өөрөөр хэлбэл түгээнийхээ ачааллаас хөнгөлж ийн айл өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч болоод эхэлж гин гэж байгаа байхгүй энэ жижигхэн нарнаас авсан төхөөрөмжөөрөө тэгээд айл юу гэдгийг томоохон хавтантай 10 кВт-ыг үйлдвэрлээд 5-ыг нь хэрэглээд 100-аа бол бүрч бага хэрэглээд эсвэл шөнийн тарифаараа хөнгөлөгдөөч гэдэг юм ингээ явах юм бол үлдсэн тэр нь кредит болоод нөгөө цахилгааных нь мөнгнөөс суутгагдаад явж болдгийм байна. Эсвэл мөнгөний төлбөрөөс буцаж олох болдгийм байна. Өглөө гал мал төлдөг. Тэгээд нүүр сэтгүүлэнээс ч арай хямд тусаад манайч одоо сард нэг 100 мянга л гарч 100 мянга гарч байна. Тий. Тэгээ би ч одоо 2 дахь жилдээ энэ дулаан харин нүүр сэтгүүлээс сэвэрхэн тэгээ хүүх шугад харсан ч гал мал руу орчих тийм санаа зовхон байхгүй. За түнчлэн дотоодын түгээх шугамны ачааллаас чөлөөлж өрх бүр өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч болж байгааг улсын хурлын даргын зөвлөх булган чимэг хэлж байлаа. Мөн энэ үеэр ерөнхий боловсролын 49-р сургуульд ямар нэгэн татаасгүйгээр халаалтын шин системийг нэвтрүүллээ. Ингэснээр ногоон эрчим хүчний их үүсвэрээс хэрэглээний цахилгаанаа биедан үйлдвэрлэдэг сургууль болж байгаа юм. Өртөг багтай эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна байгаль дийлтэй ухаалаг шийдэл болж байгааг сургуулийнхаа онцолж байна. Цаашид тархмал их үүсвэрийг бий болгоход холболтын ямар асуудлууд бодитоор тулгарч байгааг тодорхойлох, цахилгаан түгээх компаниудын удирдлагуудтай уулзахаас гадна санхүүжилтийн асуудлаар арилжааны банкудтай санал солилцохоор төлөвлөж байна.